дулаан мэдрэмж амир авдаг байсан. Тэгээ би бүтэн цаа дөрөв сүмд явдаг байж хагаад тэгээд нэг өдөр энэ дээр өгдөө. Тэгээ би 2-7 хоног эмнэлэгт тусгаад гэж одоо нэг VIP өрөөнд ганцаараа байхад бол ганцаараа тусгаарлагдаж байх хэрэгтэй гэд. Тэгээд заавал VIP өрөөнд байх хэрэгтэй гэд. Тэгэж ороод гинэдээ аяг өмнө асуудал гарч ирсэн чинь тэнд сүмд байдаг хүмүүс гинэ намайг хайгаад улбаа байхаар би өмлөгт байгаа гэдгсэн чинь хайж хүч ирээд тэгээ надад аяг тийм дулаа халуун дулаа гэж амар хэлж өгсөн. Тэгээд би мэдээж муу хүмүүс байгаа ч гэсэн ерөөдөө сайн хүмүүс ч гэсэн тэрнээс их байгаа юм байна. Дээрээс нь Монгол хүмүүс надад хань болохгүй ч байсан, болох ч байсан, солонгос хань болох ч байсан, болохгүй ч байсан. Миний иргэн тойронд би сайн хүн байх юм бол сайн хүмүүс намайг хүрээлэх юм байна гэж тэр үед айгүйх мэдэрсэн. Намайг тэгж зорж ирнэ гэж юусоо бодоогүй. Тэгээд би тэр үед болохоор намайг юм өрөвдөд байгаа юм болов уу гэж амар бодоод байгаа. Тэгж тавгүй байсан чинь мэдсэн юм уу яасан намайг ерөөсөө чи өөрөө монголч байна чи өөрөө одоо солонгост байгаа гадаад ирнэ гэж бодохгүйгээр хүнтэй харьцаж байгаа байгаад гэж бодсон ингэж хүний чөлөөнд ингэж ирж байгаа шүү гэж хэлээд тэгээд тэр үг надад айгүй их жоохон мартагдаж чаддгүй гэх юм уу хэлний бэлтгэл тахтаа тэгжсэн юм санагдчих юм ерөөдөө тэгж тийм том дурсамж бол байхгүй яа тэгэхээр үнэхээр завгүй байсан үү болохоор тийм ялал хүүхдүүд гоё дурсамж бүтээсэн яг үнэ хэрэгстэй тэгээд хэлний бэлтгэл тахтаа ч юм уу энд хурж ирж байгаа хүүхдүүдэд анхааруулж хэлмээр байгаа юм байна. Ганцаардад хүний дутагт ганцаараа гэж айгаад буруу хүмүүстэй тохирлохоос сэргийлэх хэрэгтэй. Ганцаард эвэрхүү талаар ярьлаасан. Ер нь ингээд олон жил одоо ингээд солонгосоор бие дагаад гэр орноосоо хоол ингээд амьдарч байгаа шүү дээ. Бүх юмайг өөрөө болгон бүтээн гээд тэгээ хэрэг ганцаарддаг вэ? Ганцаардыг яаж даван туулдаг? Энэ талаар юм ингээд нэг хүмүүс ярьдгүй шиг надаас ингээд санагддаг. Ер нь бол хэлний бэлтгэл дээрээс нь бакалавр тахтаа бол ганцаард гэдэг юм бол баг мэдэрч үзээгүй. Маш тийм цоглоо гүнтэй бүгдээ нийтэж юм тэгж өнгөрүүлсэн. Тэгээ ажилд ороод сүүлд ганцаараа ирээд 2 дахь жилээс ахуулаад ганцаард л мэдэрч эхлээд тэгээд өөрийн гэсэн юм хүрээлэлгүй байгаагаа мэдэрсэн. Яг ганцаардаа байна гэдгийг өөрийн гэсэн хүрээлэлгүй байгаа юм байна гэдгээр ойлгосон. Тэгээд яах вэ гэдэг юм чинь өөрийн гэсэн хүрээлэл болохоор намайг ингэж хөөргөж өгч юм уу, дэмжиж өгөх хүн байхыг болохоор жоох юм дээр шантраад хэлдэг юм байлээ. Тэгээд ер нь алханд хэлж байгаа л би юун дээр сандаан үеж үзүүлсэн. Бүр амар их яваад одоо сэтгэл санаагаар хүн камералд орж унаад байгаа мэдрээ. Тэгээд 2 өдөр бараг зогсолтгүй ингээд нэг нулимс гараад би яагаад үлээд байгаа юм уу салгаач бодохгүй би болох байгаа байна л гэж бодоод сандаа очиж 2 сар гарам сандаа очиж ярилцаад тэгээд гэсэн чи тэр нь надад ерөөсөө таараагүй яагаад вэ гэсэн чинь ингээд амьдралын талаар зааж өгдөг байх ингээд хүн өөрийнхөө талаар ингээд ингэж зовсон гэж ерөөсөө сандаа дурчид ярьдаггүй зүгээр яавал чи өөрийгөө хайрлах чадах вэ яавал гоё амьдрах вэ чим тийм юм ингээд баг зааж өгдөг надад гоё байсан л та гэхдээ нэг хүн нэг жоохон ингэж төвөг бодох юм уу тиймэрхүү юм ерөөсөө төвчиж чаддаггүй болохоор очиж уулзаад хэдийг мөнгө төлж ингэж хийж байгаа ч гэсэн очиод уулзаад тэр хүн ингээд ажиллаж гэсэн би тэр хүний өөрийнхөө амьдралыг ингээд яриад ингэж байгаа надад амар болгоом стресс буцаж ингэж стресс өгöd байсан. Тэгээд ойлгоход за би ер нь ингээд өөрийгөө жоох ингээд юу яа өөрийгөө болёо тэгээд ер нь бол сандаанаа болёо ингээд одоо зөвлөгөө болёо гэдгсэн чинь чи ингэж төвчих юм бол шийдээ нэг цагт ингээд бүүн гэдэг одоо бэлтгэл их юм дэмжиж байгаа сте ингээд дарж болохгүй гэх. Тэгээ би зөрсөөр тэгээд сандаанаа дуусгаад тэгээ одоогоор сандаан дуусаад 1 жил болж байна. Тэгээ багаар жоохон ингэж ирэх гээд байгааг мэдээд л байна л та. Тэгээд сүүл хурдын дуусахсод амьдар сонсохын сонссон чинь нэг тийм Монголдоо очиж
юм хиймээр юм шиг санагдаад энэ залуу үед өөрсдийнхөө төлөө гарсан ч гэсэн эргээд Монголдо буцаж ирээд юм хийгээсэй гэсэн бодол гинт хурдын ямар ч хамааралгүй тийм дуу сонсоод төрөөд тэгээд буцаад нэг жоохон одоо нөгөө даун байсан сэтгэл санаа маань жоохон зоригтой болж гарч ирсэн